эрүүл мэндийн салбарын гол үйл ажиллагаа нь тусламж үзүүлэхэд одоо эмийн асуудал байдаг. Гэтэл одоо энэ төсвийн захирагчны буруутай үйлдэлөө аль эсвэл одоо эмийн төсөв хассантай холбоотой байна. Энийг шийдэхгүй болохгүй асуудал байна. Хоёр дахь асуудал энэ эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн одоо улсын эмнэлгүүд одоо ажиллагад хүндрэлтэй учраас болчлоо шүү дээ. Энэ одоо хувийн эмнэлгүүдийн санхүүжилт зогсоож улсын эмнэлгүүдийг, клиникийн эмнэлгүүд, аймаг дүүргийн эмнэлгүүдийг одоо нэгдсэн эмнэлгүүдийг босгох боломж байдгүй юм. Энэ талаар одоо ямар бодлого барьж байгаа юм? Улсын эмнэлэг энэ чигээр одоо ингээд уруудаад байж явах юм уу? Сайн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт хувийн эмнэлгүүдийн санхүүжилт зогсоож болохгүй юм гэдэг асуудал байна. Нөгөө талаар энэ эмнэлгүүдийн одоо хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн ч гэсэн гэрээтэй юугаар асуулсуудаа хувийн эмнэлэг эмчилүүлсэн улсуудын тэр эмчилгээний төлбөрийн буцааж олох ёстой. Энэ хэр одоо олгогдсон бол энэ талаар тодорхой мэдээлэл авъя ярина. За ажлын хэсэг 4-р микрофон. За сангийн санжаад орж бэлсэн гишүүний асуултанд хариулъя. За одоо яг эрүүл мэндийн салбар дээр бол барьж байгаа бодлого бол юу гэхээр хувийн ишил байна уу төр байна уу ялгаа авахгүй аль аль нь бол нэг нь бол төр талаас бол хөрөнгө оруулалт оролцсон нөгөөх нь хувийн ишил нь бас одоо эдийн засгийн эрсдлээ өрөөд бол хөрөнгө оруулсан юм байгаа. За тэгэхээр бол аль аль нь дэр нь бол ялгаагүй ижил тариф явъя гэдэг ийм бодлого бол барьж байгаа. Нөгөө талд бол Монгол улсын иргэн бол оршин суугаа байгаа газар болон одоо хаана одоо зорчиж байгаас үл хамааран аль дурын эмнэлэгтэй бол үзүүлэх, эмчилгээ урьдчилгээ авах эрхийг нь хангах ийм асуудал бодлого явж байгаа. Энэ агуулгаар бол аль ч эмнэлэг дээр очиод эмчилүүлсэн мөнгө нь бол санхүүжилт нь иргэнээд байгаад явж байгаа ийм асуудал байгаа. Хувийн эмнэлгүүдийн хувьд бол мэдээч хэрэг өндөр төлбөртэй эмнэлгүүд бол байгаа. За энэ эмнэлгүүдийн хувьд бол эрүүл мэндийн даатгалын ерхий газартаа хэрвээ гэрээ байгуулаад даатгалаас мөнгө авна гэсэн тохиолдолд эрдээс нэмэлт төлбөр авахгүй гэдэг зүйлийг бол хатуу зохицуулж гэрээ хийж байгаа.